Тэгээ ерөнхийдөө таниад байна намайг. Ингээд мэдсэн гараа ингэчилээ. Би өөрөө банцсандаа өмнөөс нь яхаа мэдхгүй ингээд толгойд өгцөн. Тийм болсон тий. Өөрийнхөө навд эмчлэл сургуулийн хувьд одоо залуучуудаа өв соёлоор таниулах тал дээр нэлээд хов нэмэлт авах тий. Үгүй яг би нэг тийм сурталчлах гээд байгаач биш юм. Яг үндэ өөрийгөө л би хайгаа яваад байгаа. Одоо яг манай өвгдөөс ямар хүмүүс байсан болоо гэж өөрөө сонирхолтой тэрийгээ судлаад явж байгаа хооронд контент хийхээр тэр нь сурталчилж байгаа юм болцоод л юм л да өөрөө ирэхгүй. Гэтэ яг л үннээрээ байгаа л юм. Үнэхээр л хайгаад ирээл яваа судлаад яваад байгаа юм тий. Шинэ контент бүтээж байгаа байх тийм үү? Тий, өнөөдөр энд наадам фестивал нүүдэлчин фестивал дээр влог хийж байгаа. Тий. Саяхан бас нэг Шилэн гол аймгаар явж бас өвөр Монголд влог өдр хийчээд ирсэн. Тэгээ дараа жилүүдээс бас тэгээ бүрээд туваа муугаа гэж явж өгөх бах уу. Тий. Одоо хүмүүс зураг авахгүй селфи хий гэж байна. Тий, тэгээд энэ зураг авахгүй болохгүй шүү дээ. Тэр хүмүүс үнлээд хүндлээд зураг даруулъя гэж яхад нь тэгж муухай од зан гаргаж тий. Яаж болохгүй ерөөсөө. Сайн байна уу? Энэ фестивалийн талаар өөрийг чинь үзэл бодно юу гэж бодож байна? Нүүдэлчин тий би нүүдэлчин фестивалыг бол бүр дэлхийн фестивал болох ёстой л гэж боддог. Бүр маш том болох ёстой. Төсвийг нь улсаас бити танаасаа гэж хүсмээр байна. Түрүү жилээс энэ жил арай жоохон жижиг төсөв багтай болж байгаа юм шиг санагдаж байна. Түрүү жилийнх бол нэлээд өсөр болсон юм. Дэлхийн Моритарваны аврах шалгаруулалт тэмцээн дээр давхар болж байсан. Энэ жил бол жоохон чимээгүй хөндөө болоод ах шиг байна. Ирж байгаа хүмүүсийн тоо дээр бас нөгөө бензин тос дээр нөлөөлж байгаа л та. Гэтэ ирчээ бити алдаасаа гэж хүсэж байна. Би бол чадах ятгаараа байнгын оролцсон жил болгон. Тэгээ найз нөхдүүдийнхээ байнгын авчирна. Би ч Төмөн адууны баярт орсон. Энд 2 дахь жилдээ орж ийн. Тэгээ хувьдаа бас цагаан сар хийж байгаа. Тэгэл хичээгээл байна. Тий. За. Таны хувьд одоо түүхийн контент хийгээд байгаа шүү дээ, тий? Контент хийгээд байгаа шүү дээ. Тийм, би сүүлийн 1 жилийн хугацаанд ийм түүхийн сурал контент их хийж байгаа яриа видеонууд. Тэгээд тэрэн дээр болохоор дандаа бид нар ч өөрсдөө нөгөө нэг суурин соёлтой биш хүмүүс учраас бичиж үлдээсэн тэмдэглэл баг. Тэгээд гадны элч төлөөлөгч нар уучлаарай. Гадны элч төлөөлөгч нар зочид гүйчдийн тагнуулуудын тэмдэглэлүүдийг дандаа орчуулж монголчуудад хүргэж байгаа. Одоо яг Монгол талаасаа болохоор од мөндрийнх ч юм уу Buddha Pictures зэрэг маш олон контент бүтээдэг хүмүүс байгаа учраас би бас яг тэр түүхчдийн хажууд бас арай чадахгүй шүү дээ. Тэгэхээр чадгаараа нэг хил устан болохоор гадныхан юу гэж ярьж ийн гэдгээс нь монголчуудад орчуулж хэлээл тэгэл хуваалцаад явж байгаа. Шонхор хоёр явж байгаа. Манай банхар шонхор ирсэн. Шонхор маань сая энүүгээр тойрсон. Сая хүү аваад зураг авахулах явчлаа. Манай банхар бандгаа гэдэг 8 сартаа тэр урд яваа. Тий. Нэг банхар нэг шонхортой л явж байна одоохондоо. Тий. Тэгээ 3 хүүхэдтэй. Тэгээ одоо аяллаа нэрлэлүүд та 21 аймаг ерөнхийдөө 21 аймгаа тойрох гэхээсээ илүүтэйгээр би яг энэ ястнуудаа л тойрмоор. Одоо энэ нүүдэлчин фестивал чинь ингээ 21 аймагт хуваачиж байгаа шүү дээ. Нэг сонирхолтой юм нь одоо дорндод бүрээдүүд байна, хинтид бүрээдүүд байна. Ингээд аймаг болгон дээр бүрээдүүд байгаа байхгүй. Миний бодлоор бол бүрээдүүд нь нэг отог те. Урайхаанууд нь нэг отог ингээд ястнараа нийлчих юм бол эн чинь өстө жиггэн нүүдэлчин болно. Бид нар яг нэг орчин үеийн нэг аймгийн системээрээ ингээд аймагуудад хуваачиж байгаа боловч ястнараа бол яг ингээд дотор нь бүгд байгаад байгаа. Тэгэхээр тэрүүгээрээ хуваагдаад ан гөрөөлөх хүүгүүд нэг тустай, шууслах хүүгүүд нэг тустай те. Тайг нохоо өдр гэхээр нэг тустай байвал өстө уучлаарай би дахиад 3 зөгчлөө. Тэгэх юм бол өстө янзан гэж бодож байна. Тэ. Дараа жилийнх дээр тэгж хийвэл гоё бах. Тэ. хэм баян ухааны юунууд айгүй би цаашаа яваад байгаа шүү дээ, тий? За. Тэ. Одоо химэл оюун ухаан чи бидэрт ер нь хязгааргүй боломжийг өгчөж байгаа шүү дээ. Хүссэн үлгэрийн ертөнцөө бүтээж болж шүү дээ. Тэгээ би тэрийг нь ашиглаад яг энэ Монголынхоо нүүдэлчин үйл соёлыг гоё харагдуулъя гэж бодоод байгаа. Сүүлд нэг эмэнэр нэг гангстер усан пост тавьсан чинь 800 мянган лайк авсан дэлхийгээс. Тэгээ олон сая views авсан. Тэр энэ мэтлэн сонирхолтой контентууд нэлээд хий гэж бодож байна. Цааш та. Тэгээ эмэнэрийг муухай харагдуулсан бол уучлаарай. Эмэнэртэй хайртай шүү.